За сайн байцгаана уу клубын гишүүдээ. Оройн дүргийн байцгаана уу. Тийм. За тэгээд бидний нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдтэй оройн өдрийн мэнд, шөнийн мэнд, өглөөний мэнд, бүх цаг үеийн мэнд. Тэгээд бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол Мартин 8 монголоор бид үгтэй хэлдгээр. За тэгээ мөн цэргийн баяр. За энэхүү баяруудын талаар тэгээд нөгөө талаас бид нар Швед улсаас бас Швед улсад энэхүү баяруудыг Монголд тэмдэглэдэг баяруудыг бас яаж хүлээж авдаг те. Тэгээд тэр талаас нь бид хүмүүс ярилцахаар цугулсан байна. Өнөөдрийн бид нар чөлөөт одоо ертөнцид байгаагийн хувьд бидний харж үзэж байгаагаар яаж харагдаж байна, бидний үндсийг яаж буугдж байна гэдгээ та бүхэндээ бас тайлгнах зорилгоор бид бүхэн нэвтрүүлгээ эхэллээ. За сонь сайхан юутай. Оо 50 да гэл. Ажлаа. Сайхан шилсэн. Сайхан шинэллээ. Нэжгэр боллоо шүү дээ. Нэжгэр боллоо тий. Монголд л жоохон тийм хэцүү байх шүү дээ. Энэ авирч бас хүмүүс чинь орж гараад яваад л шүү дээ. Оо гоё үл шүү дээ. Өглөө гарсан чинь машинтаа гараа явсан чинь зөрөөд явж байгаа хүмүүс ингээл дээлтэй. Гэр бүлэрээ бүгд ингээд суудсан. Сайн уу ингээл өнгөрж илээ. Болдог той могоор явж идэг шүү дээ. Энэ жил явсан уу? Явж илээ. Тийм. Анзаараагүй. Энэ жил гэхдээ би жоохон өөрөө ажил жоохон орой таарж исэн болох нэг сайн тэгж хүн ингээд таарсангүй. Чи тэгээ явж явах хүмүүс яаж харж байна? Яг л нөгөө нэг жишгийн дагуул хэлж нөгөө аль би 3 айлаар харсан. Би бас бүр бэлэг авсан шин. Тэгээд яг адилхан нөгөө улбаа байсан. Арай ууц байгаагүй. Тэгээд жоох ингээд нөгөө тавгийн эднэр ямар ч хааруул марал байхгүй. Дандаа юм цагаан юмар орлуулсан. Тэгээд би өөрөө айлд орохтой нөгөө битүүнээр орсон хгүй. Найзандаа хичээндээ. Тэгээд орохтой нөгөө битүүнээр бид нар ч нөгөө бууз барьж ордог ш. Тэнгүүд надаа авч орох юм байхгүй. Тэгээд би бүр юм сагстай. Сагсан дотор цагаан гэсэн болгоны хийгээд сүү тараг крем бүгдийг хийгээд тэгээд орж битүүлээд тэгээд шинэ нэгэнд их чахаар тав залгасан. Яг хоо жоохон тавг мог сонирхол харагдсан юм билээ. Одоо 2 тав үзэж байна тийм цагаан сарыг юм. Ямар ч байсан мөнгө өрц болохгүй юм тий. Мөнгө бол ярьж залгасан. Ашгүй бидний бэлгэлийн чанартай юм. Бидний бас зорилго залуучууд бас иймэрхүү болчоосаа л гэж зүгээр зориод байгаа. Энийг бас хэдүүлээ биелүүлээд өөрсдөөсөө эхлүүлэх зүгээр юм болов. Би ч гэсэн энэ жил 4-5 хүнээс олгосон яг одоо хүндэлж явдаг. Тэр дээрээ ерөөхдөө гарын бэлэг бэлдээд энэ хүмүүст ийм хэрэгтэй да, энэ хүмүүст ийм байвал гоё доо гэд дэлгүүрээс гоё бэлэг аваад орсон. Тэгвэл тэр нь үнийн дүнд ямар ч хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь тэр хүнд яг хэрэгтэй авангуудаа хүү яасан гоё юм бэ, ямар сони юм бэ те. Үн чи амар хэрэгтэй шүү дээ. Аялалд явахад энэ хэрэгтэй, энэ юм. Яг сонирхолтод тааруулаад бэлэг үйлдсэн. Яагаад ингэж бодоод байгаа юм гэхээр шинэ жил болохоор монголчууд шинэ жилээр бие биендээ бэлэг өгдөг шүү дээ. Шинэ жил болохоор чи ерөөдөө бөөндөө сайхан ингээл тэмдэглээл сайхан тий аннаас та дахиад нөгөө бахаа идээд тий хэдүүлээ баярлдаг. Тэгэхэд энэ шинэ жилээр нөгөө нэг дээрээ очихдоо дандаа бэлэг өгд юм билээ. Одоо тэгтээ яг Крисмсийг баярлаж явдаг л да. Тэгтэл энэ ч бас баяр шүү дээ энэ хүмүүсийн хувьд тийм ээ. Одоо яг он солигдож байгаа баяр нөхгүй. Тэгэнгүүт чи эдрийн хувьд яг шинэ жилээр би энд бэлэг барьж орж байгаа. Тэрэн шиг цагаан саргаж гэсэн яг бэлэг барьж орж байгаа юм шүү дээ. Тэгээ гарахад заавал бэлэг авах асуудал. Би тэгэхэд л цагаан саргаж аваад гарахаар юм өхөр яг юм бэ гэдэг ингээд авахгүй хэцүү. Тэгтээ тэр хүний хүндлээд мэдээж аав. Тэгээд тэгтээ арай чамшиг гаргаж ирэл гэж. Жохон мэс юм ба тий. Тийм, жимийнхаа ихчдэр хамгийн нөгөө нэг одоо өндөр настай гэлчээр арай одоо биднээс хамгийн ихч байгаа тэр өнөр арцаалгасан ахгүй тий. Тэр 30-д тий. Одоо 40 гарсан ихчээсэн. Тэр их нөгөө нэг цагаан сар хийхгүй гэчээд багшигаа урьж байгаа гингүү тий. Өглөө нь гараад нуул боо моо аваад мах цаг чанаар амар их ажил болцсон байсан ахгүй. Тэгээ надад тустай ингээ бэлэг бэлтцсэн байсан. Тэгээ би бол зүгээр л нөгөө л сэтгэлээр очиж байгаа шүү дээ. Тэр хараад бас бах шөмжс та яах гэж ийм их юм бэлцээ зүгээр л. Тэг бэлэг мангар эвгүүтэй яг тэр өөх агшиндаа ингээд бэлэг рүү чарах хэвээр юм уу, хүн рүү чарах хэвээр юм уу, эсвэл үүд рүү чарах хэвээр юм уу яг ингээд дунд нь гисээр байгаа л тэгэл тэгснээс сайхан тэрүүлээд нүсүүлээл тий. Ингээд сайхан нүдрүүн харж тэрүүлээл гоё үг сонсол гараа авчих гоё байхгүй. Ер нь бол гоё үг сонсол гараа. Тэр л гоё тий. За ингээд хүүхдүүд нь сайхан амьдраа тий. Аз жаргалтай байгаараа та бүхэн маань ингээд эрүүлэнх байгаараа бие бодорой хүний амжилттай байгаараа. Тийм өөрсдөө анхаараараа битмийн уугаараа ингээрэ зайлын нэг битмийн ялыг бэлдсэн ингээд битмийн үгүүд бас гоё юм тий. Нөгөө гоё юм баггүй дээ шүү. Эрүүлэг гоё. Хүүхдүүд ингээрэ гэл ахын тастай хүмүүс чинь тэр ахын тастай хүмүүс нэг ярьж байгаа нэг юм амжирдаг яриамаар жилдээ нэг удаа тэгээ уулзч гарч айгуу гоё. Яг энд бол арай л өөр л байсан л да. Тэрийг хэдүүлээ одоо бидний нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас цаашдаа бас анхаарат хэдүүлээ бас бодоод мөрөг төлбөрөө болгоод хэрэгжүүлвэл сайн биш үү. Хүн болгон өөрсдөөсөө төвчлийг харна гэхээс ямар нэгэн хүнийг дуурайхаас илүү зүгээр өөрсдөө л гоё тиймэрхүү
юм дээр жоохон төвшөлт хийж үзүүл зүгээр санагдаад байгаа нийтлэг юм авч хаяад тий мөнгө өгдөг тэрийг авч хаяад арай өөрөөр гоё зааж. Хамтуудаа яа гоё баярлуулад гоё өөр юм сэтгэлтэй хэлээ тий. Хувьсан өөрчлөгдөд байна шүү дээ. Цаг үе өөрөө болж байгаа. Тийм хуучин цагт бол жоохон нөгөө нэг хүнд байсан үед бол мөнгө өгөх нь арай нөгөө нэг жоохон утга учиртай байдаг гэсэн бол одоо нэг бас л жоохон өөр болчиход байна шүү дээ. Арай жоохон илбэг болчиход байна шүү дээ хуучин үеийг бодоход. Тэгэхээр одоо мөнгө байрахынхаа оронд арай нэг өөр орчин үед юу гэж болох юм. Тийм бодож байна. Яг гоё сэтгэлийн юм баймаар байна. Мөнгө сэтгэл шингэх үг гэдгийг хэлээд байгаа. За тэгээд Мартин 8 болох чинь тэгсэн чинь л ганц эмэгтэйгээ яаж баярлуулах чинь гэдэг байгаа. Тэгж бодож байгаа бах та айгу бол. Мартин 8 гэхэр чамд яг юу бодож яг дуусахаар одоо нэг юм байгаа л ах гэж бодоод байна. Мартин 8 яг би нөгөө өмнөх нэвтрүүлэг дээр бас нэг сар болгоны Монголд байгаа сар болгоны баярууд дээр ер нь жоохон ийм ач холбогдол өгдөгөө юм их том байгаа байхгүй. Би бол Мартин 8-аар цэцэг мүцэг авч үзээгүй. Тэгээд ер нь ээж их хоёроо баярлуулдаг. Жишгийн дагуу Монголд бол яг нөгөө амар юм шоу болгож тэмдэглэдэг. Тэгээд надад бол тэр шоуч юмстэй. Найзтайгаа бол нэг гарч марч лээсэн. Гарч ирсэн чинь нөгөө найз ч гомдож хамтарч байгаа. Яг 3-4 жил би байнгын нөгөө бэлтгэлтэй дэглэмтээс учраас хизээч ямар ч баяр төрсөн явах боломжгүй байсан. Зөв яг баяр гэдэг утгаар нүлээж авахар амар гоё. Гэхдээ манайд бол нөгөө Монголд бол баярын дараа амар их нөгөө сүрэг юмнууд нь гардаг тэмтгсэн байна. Ингээд муудалцсан задлцсан байна. Нөгөө шинэ жилээр чинь хүүхнүүд палаштайгаа хүлцэн байна. Ингээд дандаа ийм хэцүү юм сонсогддог. Гэтэ би бол баярыг арай өөр харж тэмдэглэх утгаар нь тий. Мартин 8 ч өөр ямар утгатай юм. Тий. Чиний өнцөг болохоор спортын хүн болохоор бас ингэж хараад байгаа. Хэрвээ чи спортын биш байсан бол яах вэ? Спортын биш байсан. Өмнө одоо би чинь тамирчин болоод 4 жил болж штэ. Тэгэхээр чин тэрний өмнө би 24 тавтай байсан байгаас. Тэгэхээр бас яг л гарч орол явжсэн үстэй. Ээжтэй, ихчтэй л баярлуулдаг. Эмээдээ очиж баярлуулдаг. Тэрс өөртөө би яг тийм амар 3 сарын 8-нд бол баяр авч байгаа. Тэгэхдээ 3 сарын 8-нд цэцэг авч байгаагүй гэхээр бас жоохон сайн. Тэгээ 3 сарын 8 байвал гомдох үү. 3 сарын 8-нд нөө найз залуутай байсан бол ах нь нэртэй 3 сарын найз залуутай байгаа байхгүй. Тэгэхдээ тэр чинь эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрнийг бас нэг сэтгэлтэй залуу. 10 жил бол байсан бахаа нөгөө нэг ангийн мэнэр өгдөө шүү дээ. Тийм юм яг зөв баярыг бол арай өөр утгаар хардаг. Тэгээ Мартин 8 чинь тэгтээ бас нэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж ярьдаг шүү дээ. Тэгээ тэр өдөр бас нэг юу ч тийм бас зоригтой гоё үр бүтээлтэй ажил те эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой тийм ажлуудыг бас явагдаасаа л гэж амар боддог. Тэрийг ярина. Одоо би яг хэнийг бид нар яг тэр өдрөө л ярив. 3 сарын 8. Чиний хувьд яг ямар өдөр? Одоо бид нар нөгөө Монгол хүмүүс яаж тэмдэглэдэг? Чи одоо эмэгтэй баярлуулж ирсэн чинь. Баг багтаа юу гэдгсэн угаасаа гэрээ цэвэрлэн тэгээд хоолунд нь унд хилцэн те. Гэрээ эмэгтэйчүүдийг баярлуулсан тэгээд бас нэг бэлэг жижиг сайж одоо юу чихэрч байдаг юм уу шоколадч байдаг юм уу те ганц цэцэг аавн те. Тэгээд гэрээс нэг насан турлээ. Насан турчлээ. Бас тэгээд баярлуулж штэ бас тэгээд баярлуул хүн байна бас те. Байвал баярлуулах штэ гэж. Тэгээд яг тухайн үед тухайндоо би бол одоо 3 сарын 8 болонгууд 3 сарын 18-наар хүлээдэг хүн л дээ. Тэр ихтэй болсон юм уу? Тэр чинь бол ярина хэдүүлээ. 3 сарын 8 чи яг яаж баярлалтай? Баярлалтай. Чи өөр баярлал явчихсан шүү дээ. За тэгээ яг тэ тэгэл мэдээж тэр чинь 3 сарын 8 ээжигээ баярлуулна. Тэгэл эхнэрээ баярлуулна. Тэгэл тухайн моментод тухайн үед хэнийг баярлуулах юу момент нөхцөлтэй байна. Тэгэл тэр үедээ л тэгэл баярлуулна да. 2-3 юм бэлтгэл хийгээл тэгэл болчтой шүү дээ. Цэцэг аав. Тийм тий. Тийм нэг цэцэг аав. За энийг ингэж хэдүүлээ харъя заяа. Ямар ч байсан бид нар нийтлэг Монгол хүмүүсийнхаа нийтлэг сэдвээр ярьлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээх энэ өдөр нь олон улсад одоо тэмдэглэдэг ийм өдөр болсон. Энэ юу гэхээр одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя. Эмэгтэй хүний эрх маш их зөрчиж исэн үед 3 сарын 8-нд эрхийг хамгаалъя гэж бослого болгож эмэгтэйчүүд тэмцэж тэнд нэгэн урайлж нэгэн бүсгүй бүр тэмцэж эхэлсэн байдаг герман хүн байдаг үлээ. Тэгээд тэрэндээс үүдэлтэй тэгээд маш олон жил тэмдэглээд эхэлсэн юм өдөр. Тэмдэглэлт баяр гэхээсээ илүү эрхийн төлөө тэмцсэн тэмдэглэл түүхэн өдөр болчих юм байна. Яг энэ өдрөөр нь бид нар харах гэхээр нөгөө ээж мэжтэй заа нэг бэлэг одохгүй болохгүй юм да. Тэгмээ 6 сарын 1 ингээд байгаа юм чинь те бас зүгээр ингэж нэг харж үзье те. Европт яг нэг иймэрхүү байдалтай тэмдэглэж байна. Яаж гэсэн чинь яг одоо Шведийн Стокгольм хотын төв гудмаар эмэгтэйчүүдэд эрхийг олгоод төв замыг хаагаад цагдаа нар дээр үйлчлдэг л те. Тэр дунд эмэгтэйчүүд нөгөө ийм том прад үсэгтэй.
Энд нөө фратын ирэх гэж авд юм л даа. Стокгольм коммунаас. Тэндээс авахд ямар ч одоо тиймэрхүү томод нийгмийн имийг бол угаасаа үлэмшүүн. А ямар нэгэн хувийн брат дээр бол одоо усад мөнгө шаш тэр замыг хаалгадаг ч юм уу тийм байдаг. Юм байна. А энийг би нөгөө наадмаар хааж агаад Монгол дээлтэй бөөнд алахыг гэдэг юмар хөөцөлдсөн чинь жоохон мөнгөний асуудал болоод болцсон. Харин энд бол яг нийгэмтэй холбоотой ийм олон улсын өдрийг бол ялчгүй чөлөөтэй. А тэгээ тэр хэд маань ингээд нэг хүмүүнлэгийн байгууллага, эмэгтэй хүний эрхийг хамгаалах агенц юу гэдэг ингээд маш олон тийм группүүд нийлд юм байна л да. Тэгээ бөөндөө юм лооцсон бариад эмэгтэй хүний эрхийн төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хайрал, хамгаал, эмэгтэйчүүдэд хүндэл гэх иймэрхүү ингээд бөөндөө микрофон бариад том яригчин дээр яриад явд юм бэл. Монголд бас төрийн бас байгууллагууд бас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тийм байгууллагууд байгаад бас нэг тодорхой юм хийгээд идэв юм шиг л шүү дээ. Тийм. Яг энэ өдрөө үзэл бодлоо илэрхийлэх тэр өдөр нөхгүй. Бидний төлөө та нар нэг ийм хийгээд өгөөч. Бидний талаар та бүхэн энийг мэдээлэлээр өгөөч. Эмэгтэй хүмүүс хүчрхийлэл давтаад байна шүү дээ. Энийний эсрэг яах гээд байгаа юм бэ гэж төрд суруугаа хилдэг, нийгэмдээ ханддаг, хүмүүсийг урайлдаг. Тэрийг харсан хажуугаар нэмж байгаа залуучууд ч гэсэн сонсоо явж байхдаа нэрээ тийм эмэгтэй хүн чинь нэрээ ингэдэг гэдэг хүмүүс тодорхой хэмжээний ухамсар ахын чаавн зарим нь одоо үнэхээр хэцүү ус амьдралтай хүмүүс байна шүү дээ. Тэр ч одоо хүчрхийлэл давтдаг юм байна. За тэгэл тэр эрэгтэй хүмүүс чинь юунаас ч болдгийг нийгэм болохгүй байна гэж нийгэмд буруу өгöd байгаа хэдий ч ясам дээр яг доторх амьдралын нөхцөл нь болохгүй байгаа ч юм уу. За тэгээд өөрсдөө өшөө хөдөлмөрлөе гэдэг тийм бодлогоосаа болооч тэр ямар гачигдаад байна л гэж хараад байгаа. Тэрнээсээ болоод яар гэрт ямар нэгэн хүчрхийлэл, ямар нэгэн дарамт, ямар нэгэн бие биендээ итгэлгүй, ямар нэгэн нэгнийгээ харах биш одоо тийм хараад өгч болохгүй эмхтэн чинь бас одоо ингээл эрэгтэй хүн л юм чинь энэ амьдралыг авч яваа гэдгээр эмхтэн хараас угадаж болохгүй. Эмхтэн адилхан хөдөлмөрлөд Монголд ингээд байна л да бас. Зах дээр дийлэнх ажил хийж байгаа эмхтэйчүүд байна гэдэг байхгүй. За тэгэнгүүт ирчүүд нь юу яагаад байгаа юм бэ гэхээр ирчүүд нь бас ажлыгаа яваад байгаа маа. За зэрэгцээл ажил хийгээд байгаа ч байна, зарим нь ажил олдохгүй ч юм уу ингээд байж байгаа хүмүүс ч байна, зарим нь өөрт толгоос эмхтэйчүүд ч байна. Яг энэ сэдвийг нь хамруулад нэг тийм том өдөрлөг болгоод энэ иймэрхүү өдрийг уг нь тийм эрхийн нээж дуурсан тийм өдөр болгоод их зөв санагдаад байгаа. Яг тэр нарийнхаа ямар баяр вэ гэдэг утга санаа олж баярлах нь амар чухал байгаа байхгүй. Яг миний ямар баяр гэхээс илүү ямар өдөр вэ? Ингэж гэрмээр байгаа тийм. Баяр хичгээр lidүүдээ гараад чооч гэдэг. Чонд 3 сарын 8-нд ээжтэй ягчтай эгчээгээ баярлуулаад тэгэл одоо 6 сарын 1-нд чинь дахиад ээж эгчээгээр ингээл нөгөө нэг зүгээр яг нэг юм хурсын баяр шиг юм болчиход байгаа шүү дээ. Яг үнэ. Яг эмэгтэйчүүдийг гээд бодглохлоор би бол бас ингэж хараад байгаа байхгүй. Яг эмэгтэй хүмүүс бас хаа явсан газараа илүү их бас нэг арай нэг анхааралтай ч тийм арай хүндлэл авч эмэгтэй хүнийг эмч ингээл нэг ирчүүд ингэдэг шүү дээ. Тэр утгаар нь харахаар яг гараад нийгмийн харилцаанд орохдоо үнэхээр тэр эрх нь бас ингээд зөрчигдөд яваад байна уу? Яг өөрөө хийсэн сонголттой амьдралаас олж тэр эрх одоо тэр гэр дотор нөхрөөс хамааралтайгаар зөрчигдөд байна гэдэг бас том. Тэрээс л яг бас Монголд бүр тэр аяараа бас нэг ингээд бас амар зөрчигдөөл болохгүй бүтггүй юм бас байхгүй л байгаа л да. Гоё амьдарч байгаа, сайн амьдарч байгаа. Одоо тэр смэ залуучууд бол амар мундаг болсон. Тэгэхээр бол бас нөгөө хүний сонгоно гэдэг зүйл. Ер нь дийлэнх тандаа нөгөө гэр бүл яг үнэ яг зөв илүү хүнээ сонгох, хүнөө зөв таних, хүнтэйгээ зөв нөхөрлөх, ирээдүгөө зөв харах. Тэгэхээр хүн болгон харлан цагтаа нас нь болоогүй үедээ өөрсдөө төлөвшөөгүй үедээ хүнтэй гэр бүлэх олдож гэр бүл болоод байгаа асуудал байгаа юм л та. Тийм. Тэрнээс болж ямар нэгэн гэр бүл салалт буюу үр хөвгтүүд одоо өчрөгчтэй иймэрхүү одоо эрсдэлд ороод байгаа юм. Тийм болохоор бид нар энэ өдрийг бас тодорхой хэмжээний эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэл одоо ойрхон юм Монгол баяр болж тэмдэглэж байгаа өдрүүдийг жоохон онцолж ярих гэж бид нар цуглаад байгаа. Тэгээд яг саяны хэлдгээр энэ бүх эмэгтэйчүүдийн эрх нь бол зөрчигдөөгүй. Эмэгтэйчүүд эрхээдлээр явж байгаа хүмүүс зөндөө тоотой хідэн хүмүүс дээж хэрхэн зөрчигдөд явж байгаа тиймэрхүү хандлагатай гэр бүлүүд зөндөө байна. Энэ талаас энэ юутай холбоотой юм гэхээр бид нар ээж аваасаа ухамсар авсан, ээж аваасаа энэ бие авсан, ээж аваасаа энэ оюун ухаанаа авсан. Энэ бүгдийг л зөв ашиглах хэрэгтэй энэ насан дээр л бид нар жоо алдаа хийгээд байгаа юмуд байгаад байгаа. Тэгэхээр энийг зөв ашиглахын тулд бид нар бас өөрсдөө жоохон боловсрох хэрэгтэй болчиход байна. Хэдий уцаа маажаа сууж байгаа ч гэсэн утсан дээрээс Google дээр ямар нэг юм уншчаамаар байна. Өөрсдийнхөө тархийг задлжаамаар байна. Уцаа биш. Тархиа зэнэглэе гэдэг өөрөөр бид нар бас яриагаа их ярьдаг. Тийм болохоор хөдөлөө тархиа зэнэглэцгээе. Тархиа зэнэглэхээр ном уншаад байхаасаа илүү бас тодорхой хэмжээний өөрийнхөө хүрээний найз нөхдөд юм яриасуу заавал те одоо алкогол ямар нэг юм хэрэгжилж ингэж ярихаасаа илүү энгийн бас нэг юм байдлаар сайхан жимс идэ будаа идэ хоорондоо юм яриа суудаг юм клуб маркаар үргэлжлүүлж яваарай
гэж бас хүсэх байна. Тэгээд удалгүй бид нар одоо цэргийн баярлалаа орно шүү те. За тэгээд бид бүгдийн нэвтрүүлгийн одоо гол хүнд хүргэх зүйл юу вэ гэхээр онлайн буюу цахим ертөнц байгаа. Тэгэхээр та бүхэн маань биднийг дэмжиж өшөө илүү зүйлийг хүсэх үзчихвэл юу дарах хэрэгтэй вэ? Like, Subscribe. Subscribe, тэгээд өөр юу гэдэг лайк өөр тэгээд биднийг дээр байлгах юмыг та нар л хийн. Коммент бас их чухал шүү. Коммент бас бичээд коммент бичээрэй, үйл бодлоо бичээрэй. тий яг яаж байна? Бидний алдаа дутагдлыг бас хэлж өгч бид нар зассан тэрийгэ залруулж илүү хөгжнөө л гэж байгаа шүү дээ. Бас Ингээд бүгдээрээ дүр subscribe. Гол яриа бол яг одоо улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрөө ямар ч сан манай клубийн гишүүд дотроос бол эмэгтэйчүүдийн эрхийг маш сайн хамгаална гэдэг тэр өдөр. Одоо яг удахгүй болох чинь л доо. Маргааш л яг өнөөдөр чинь. ямар ч байсан цэцэг авч байгаагүй юм байна. Цэцэг үгүй. Нэг юм хэлээд шүү. Дундаасаа босгоод. Яа босгоод яах вэ? Сулгаж муулгаж. Гадаа нэр амар цэцэг одоо ургана шүү дээ. Тэгээд энэ үргэлжлээд нэг баяр болдсон шүү дээ. Яс нэг өнгө нь яг зэрэг өнгөө. Бидний юу аа? Би нөө цэцэгтэй мөмсгөө зэргийн мөмсгөө гэ. Ардын арим хөгжсөний ойн баяр гэж явдаг. Тэгээд зэвсэг төчин үүсч хөгжснэй гэж явдаг. Тэгээд яг одоогоор бол зэвсэг хүчин үүсч хөгжсөн 100 жил байдаг шүү. Тэгээд энэ жил тэгээд тэгш тоотой жилээ энэ жил жуугнаас маш олон тэгш тоотой жилүүд зүгээр жинхэнэ назгаа нөгөө 21 он юуны он биш. Ойн баяр үдэ юм байлаа шүү дээ. Одоо тэгээд нөгөө өвчин гэдэг энэ юу манаас шүүн гэж заалаа. Ажиг юм бэ. Сайхан баяр гоё тэмдэглэхэд бас бэлдсэн л байсан байх. Тэгээд цэргийн баярын хувьд бол Монгол эрд цэргийн баяр гэж хэлдэг. Тэгээд энэ талаар хэдүүлээ жоохон яриад хөө. Зэвсэг барьсан байна уу? Зэвсэг төчнээ. Утга зэвсгэндээ орох уу? Сүши хийхдээ би олон утга хэрэглэдэг. Яваагүй. Тийм. Бид нар гинэ амар хамт байсан юм шиг тийм. Хамтын газар үссэн дошны хөвгтүүд шиг ярихгүй юу? Би л юу яасан? Би тухайн үед үндэсний телевизэд ажиллаж байсан. Ажиллаж байсан гэж гэрээт байсан. Тэгээд 2005 онд үндэсний телевизэд орсон байхад би тэгэхэд гэрээтэй ажилладаг байхад зарлыг ирэхэд би үндэсний телевизээс бичиг авч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр үндэсний телевиз чинь өөрөө улсын онцгой объект гэж явдаг байхгүй? Тийм. Тийм. Тэгэхээр нөгөө шалгаж оруулдаг шүү дээ. Шалгаж энэ оруулдаг. Нөгөө талаас би болохоор ингэж л хараад байгаа. Тухайн үед би энд үлдэж ямар нэгэн нэвтрүүлгийн редакц төр байж ямар нэг юмыг нэвтрүүлж ингэж явж байгаа. Би бас эх орныхон төлөө юм хийгээд байна. Тэр чинь үндэсний телевиз болохоор эх орныхон төлөө би юм хийж байгаа. Эх орныхон төлөө би энд ажиллаж байгаа. Эх орныхон төлөө зэвсэг өрөөгөө ч гэсэн би энд ямар нэгэн ном уншаад ямар нэгэн редакцт ажиллаад тэнд ингэж ажиллаж байна гэдэг үүднээсээ би бодож исэн. Тэрийг ч гэсэн телевиз ч гэсэн тэгж үлээж манайха өөрсдөө улсын онцгой объект болохоор энийг улс хүлэмжшүүлт юм аа тийм болохоор бид бичиг хийж өгнө гэдэг. Тэгээд тухайн үед хаалгаж ирсэн 2 жил ажиллаж байхдаа хаалгасан. Тэрнээс хойш 20 тус телевизэд ажиллаад бас телевизэд ажиллаж ийн гэдгээр нэг олон нийттэй харилцдаг, олон нийтийн мэдээлэл түгэх, олон нийтэд одоо мэдээллийг өгдөг гэдэг үүднээсээ тэрнийг нь ялчгүй хааж исэн. Тэгээд хаагдсан байдаг. Харин яг цэрэгт яваараа гэж зайлшгүй яв гэсэн юм шаардлага гарсан бол одоо явах л байсан баг. Гэхдээ би яг хэлж мэдхгүй нь яваг болохоор одоо тэгтээ явсан бол бас гоё л баг. Бас хаяа боддоо шүү дээ. Гоё л байх байсан баг гэдэг. Би ч 2007 онд цэрэгт дуудагдаа та тэгээ явах юм уу? Явсан. Эндээс ари яг л явсан юм уу гэж. Телевизийн ирлээ. Би ч 5 онд ирсэн шүү дээ. Тэгээд юунд байсан нөгөө нэг өстой яг нөгөө 14 5-тай гарчихсан байсан юм чинь зарлан бол тэнд ирнэ. Тэгээд нөгөө хүмүүс маань энэ улсад байхгүй байгаа гэдэг утгаар тэгж явсаар байгаад эн чинь хаагддаг юм билээ шүү дээ. Тийм тэгээд хаагдсан. Ер нь гэхдээ Монголдоо хэрвээ байсан бол бараг явцсан байсан баха. Тэгээд үдээд тэмдэглэж явах байсан билгүй. Тэгээд одоо яваагүй. Сүрэн. Надаа ч цэргийн зарлал ирэг аяг удсан юм аа. Яг юунаас болоод тэрийг бол яг л мэдгүй. Тэгээ амар удаж жагаад сүүлд нөө оюутан болсон ярьсан байхгүй. Тэгээд нөө сурж байгаа гэдэг югаар явжгаад тэгээд нөө төгсөөд их удаагүй чад наашаа тэр л хүрээд ирсэн юм чинь. Тэгээд одоо бол тэгээд нөө байхгүй гэдгээрээ л
Одоо барыг хаагдаа. Одоо хаагдаг. Гэхдээ юу болохоор шаардлагатай. Гэхдээ нөгөө нэг шаардлагатай үед бол бас дууддаг баха тий. Одоо хэд хүртэл гэлээ насны ер нь л барыг л хөл дээрээ тогтож байгаа хүмүүсийг шаардлагатай үед бол дууддаг гэсэн тий. Ер нь бол Одоо ч тэгээд нөгөө ямар ч байсан улс бэлэн байх хэвээр. Ямар нэгэн одоо зэвсэг хүчин гэдэг бол өөрөөсөө бэлэн байх хэвээр гэдэг үгнээс энийг хизээж марч болохгүй. Энэ цааш байх хэвээр. Тэмдэглэгч хэвээр. Зэрэг далбаа албааж байгаа албасч машаад дууссан машиж байгаа. Энэ бүх хүмүүс хаших гэж байгаа. Энэ бүх хүмүүсийг бол хөндлөх хэрэгтэй гэж өвдөө боддог. Харин энэ яалтчвал зэвсэг хүчин үүсч хөгжнө гэдэг чинь улсаа хамгаалах улс бүрэн улс тохирж байна. Тийм үднээс энэ чинь ялчвал улсын бас нэг дээгүрх тусгаар тийм өдөр байж таарад байгаа тийм. Харин хэтрүүлэн нөгөө баярлдаг. Явсан хэдээрээ нийлээд гоё л байдаг бахал та. Сэргийн баяр гэж бөөндөө цуглаад хэдүүлэн ингэжээжлээ тэгжээжлээ гэж бас нэг тэгэл ганц нэг юм татал явдаг л тийм л баяр. Ялцчул одоо баярлахгүй байх юм бас аргагүй юм баяр болов уу гэж хоочлаараа тэгж бодоод чи юу гэж бодож байна. Тэр нөгөө Монголд ч эрэгтэй хүний баяр юу лээ гэж уусаа цэргийн баяр дээр сүүл нь 8 сарын 8-ыг аавын баяр болсон тийм. Тэгэхээр яг эрт цэргийн гэхгүйгээр эр гэл авч гарал байлж байгаа юм л баг тэр дээр нь дөрөөлөөд л нөхдүүд бас авч өгч байгаа шүү. Яг үнэндээ зүгээр эр зэрэг гэдэг чинь баг холбоо өглөх. Нэг л үг гэсэн үг шүү. Энэ дээр чинь юу яадаг вэ? Эрэгтэй улсууд чинь цэргийн байгууллагатай ажилтдаг, хөгжлийн байгууллагатай ажилтдаг эмэгтэйчүүд бас тэмдэглэдэг шүү дээ. Хамрагдаад явдаг шүү дээ. Урд цагт явдггүй байхад л эр зэрэг гэж яажснаас явдаг болоод ирэхээр чинь зэрэг тэр яг эр зэрэг зүгээр зэрэг болоо явчих байгаа. Би бас сайн мэдэхгүй шүү. 3 сарын 18 зэвсэг түвчин үүсч утасны баярын өдөр гэж байгаа юм. Зөв. Тэгэхээр бас яг зэрэг ирсэн гэхээс илүү. Тэгэхээр зэвсэг түвчинд бас ингээд хамт байж байгаа хүмүүс тэр өдрийг амар тунхаглан тэмдэглэдэг болох. Яалчгүй баярлалдаг л та. Баярлалаач зүйлтэй ер нь зүйл тий. Тэгэхээр баярлах нь зөв. Тий. Надад одоо бас нэрвч мэдээгүй тий. Үгүй яг тэгж би бодохгүй байна. Үгүй. Нүг яриад байгаа цэргүүдийг баярлах нь зөв гэж яриад байгаа. Тэр үеэр 3 сарын 18-нд Гоочин цагт гэхдээ баярлж баярлаад найзуудтайгаа нийлээд явчихсан. Оо юу цэргийн наснаас өмнө шүү дээ баг. Өмнө ажиж хамрагдаад. Яг чинь тэгээд нэг тэмдэглээд идэв гэсэн үе байсан. Тэрийг одоо нуух юу ах вэ? Харин одоо ирээл бодоход бид нар нэг баярлаад ах нэг тийм юм биш л юм. Миний хувьд л. Харин одоо нөгөө баярлаадснаа бол яадаг юм уу? Зүгээр яг хоморгонд нь нөгөө гээд нэг өсвөр насныхаа үед бол сүрэн бол одоогийн байдлаар жилд ганц л баяртай байгаа. Төрсөн өдөр. Болоогүй болохоор аавын баяр дээр ингээд тий. Болоогүй гэж. Өө нэ. Хүүхдтэй хүн шүү. Өө тийм шүү дээ. Нэг охин байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энд байдаг болохоор чамайг нөгөө ганцаараа гэж бодлоо. Дилж байгаагүй л дээ. Тийм тий. тэмдэглэл хэрэгтэй юм байна. Аавын баярыг лаг тэмдэглэдэг өнөр болно. Нэг шагаа хайсан ч амар олол болчихсон. За тэгээд өнөөдөр бидний хүндэтгэх нэгэн зочин байгаа. Зочноо хэдүүл ухтан авъя. Зочин маань шивэд улсад амьдарч сурч байгаа. За одоо сургуулаа төгсөөд хэдэн сургууль төгсчүүд би амьсгалаар орж ирж байгаа тийм хэдүүлээ тэр талаар ярив. Тэгээд зочноо бүгдээрээ алга ташлалтаар ухтан авъя. За соц ташлалтаар ташгүй хэдүүлээ. Яг зэрэг. За зочин орж ий. Шаныг ингэж багцаж бариад. Нэг ингэж багцалж бариад. За ингээд бид бүхэн зочноо алга ташлалтаар ухтан авлаа. Авцсан. Манай игэр айлж шүү дээ. Алга ташлалт тэгээд. За зочноо тавчсан танилцуулъя. Миний мэдгээр танилцуулъя. Стокгольм Стокгольмын сургуульд сурч байгаа. Тэгээд би Юки л гэж хэлэх юм да нэрийг. Яг өөрийнх нь нэр болохоор Сарангой. Авонгоч гэдэг Сарангой гэдэг. Гомар. ямар сонссон. Гомар боёо. Тэгээд Юки гэдгээр нь мэднэ. Тэгээд ямар ч байсан энтхийн одоо сургууль соёлыг бас сураад төгсөөд 2-3 сургуулийг дамжиж байгаа шүү. Тэгээд энэ төлөөллөд бас оролцож байгаа. Тэгээд нөгөө талаас бид бүхэн олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр гэдэг үгнээс бас төлөөлөл болгож оролцуулж байгаамаа. Тэгээд шивэд улсад бас амьдраад тулмжил болж байгаа сургууль соёлоор нэмж байгаа гэдэг үгнээс бас бид бүхэнтэй ярилцаад яриа хөргөө гоё өрнүүлэх болов гэж бодож байна. За оройн өдрийн. За оройн бүгдээ мэднэ. За тэгээд сайн анзаарсан байна.
Яг нөгөө шивэд ахчих. Тэгээ энийг нэг яриад тэ хараа. Ирсэн хүмүүст маш эвгүй сонсогддог. Анх нөгөө яг тэр монголчин яг яатсан бэ гэдэг ийм юм баггүй юу? Ари өөрөөр хүлээж авдаг юм баггүй тий. Хийгээл тий. Тэгсэн чинь энэ болохоор нөгөө юм ярьж байгааг ингэсэн шүү дээ. Тэгээд нөгөө сонсож байгаа. Антикс үг баггүй гэж чинь. Гэдгийг монголоор бол анхаа тэрсэн юм шиг тий. Би ч бас энд ирчээд нэг юу нөгөө куратор гэж ядсан шүү дээ. Тэрнтэй уулзаад бас ингээл амхандаа ингээл янз янзын яриа суурсаж 3 үг хэлээл. Тэгээд 3 үг хэлэнгүүт яхаа би бүр сандраад бас юу нь болохоо ярьж байгаа гэд би ч үр амар ярьж ин да. Тухайн юм бодоодсэн чинь тэр чинь юм биш байсан юм л шүү дээ. За хаан гэсэн үг юм билээ. Тийшээ. Муухай юу гэдэм билээ. Хэлж байгаа чи сонсож байгаа гэсэн үг байхгүй тий. Эргэж одоо ингэж хариулдаг жаа. Яг зөв. Тэгэхээр ингээд Би ямар ядрах өөрхий хэлсэн бас яг тэгж хариулдаг байхгүй юу. Хэлэнгүүд тэгээд юуки өөрийгөө тодорхой хэмжээний жоох танилцах шүү дээ. Өнөөдөр Sweden Mongolia гэх ток шоунд бидний урилгыг хүлээж авч үргэлжлэн ирсэн хамгийн дөрөв баярснаа хэлье. Маш баярлалаа. өрсөн баярлаа. Тэгээд Танартай уулзсандаа баяртай. баярлалаа. Тодорхой хэмжээний өөрийгөө танилцуулаад энд хэдэн жил болж байна. Тэгээд одоо ямар сургуульд сурч байна, хэдэн сургуульд өрөө. Би Шведэд ирээд ерөөхдөө одоо 12 жил болж байгаа. Тэгээ ирснээс хойш сурсан. Тэгээ Шведийн ерөөхдөө одоо монголоор бол одоо уг нь бол монголоор бол жижиг монголоор болохоор тэгж уг нь коллеж гэдэг тийм юм юмнаас нь төгссөн. Тэгээ тэрний дээр яг хуу Food and Beverage Management-ээр Frankfurt Institute гэдэг тэрийг сураад төгссөн. Тэгээд би ч 2018 төгссөн юм байна тэр. Тэгээ 2018 он төгсгөөс өмнө Стокгольм их сургуульд орчуулагчаар төгссөн би сурж исэн юм байна. Сурж эхлэе тэгээд 2019 оны хавар төгссөн. Тэгээд англи яг нэг хагас жил сурсан юм байна. Английн Brighton гэдэг амар хүмүүс юу н бараг л би одоо Brighton явлаа гэж тэгэл хүмүүс хөөх ямар гоё юм чи амар гоё газар гэл. Тэнд ерөөхдөө нэг хагас жил сурсан. Тэгээд Стокгольм тэр хооронд бас Стокгольм их сургуульд сурж исэн юм байна. 2019 тэгээ 2020 онд төгссөн юм байна шүү дээ. Ингээ халиад өгдөө. Тэгээ ерөөхдөө арай л онцгой сургууль байгаа. Гүйтлээд байгаа тэр динозаврынхаа сургууль юм байна яриач. Тэгээд тэр би одоо нэг сая энэ жилээ сурч эхэлж байгаа байхгүй юу. Яг л нөө яг ерөөхийн ингээ тодорхой хэмжээний оноогоор сурах ёстой гэж одоо оноогоор сурах ёстой одоо тэр нь болохоор ерөөхдөө эдний ингээл хэлчихэл да тодорхой хэмжээ оноогоор сурах ёстой. Тэгээд тэр оноогоо гүйцэхийн тулд би одоо тэрэнд хөсөл төгсөн. Гэхдээ эхлээд би хөсөл төгснөө яг сайн мэдээгүй байсан аахгүй юу. Та энэ даглаа гэж хариулхий. Юу илээ. Динозаврын тухай гэхээр за яад юм блэ гэж бодсноо ингээл хальт ороод үзсэн амар сонирхолтой. Яагаад бэ гэвэл тэр чи яг л одоо биднүүсийн үе чинь биднүүс чинь ингээд хүмүүс ингээд ууг нь бол одоо амьдарч байгаа. Гэхдээ биднүүс яг үнийг хэлээд 2000 жилийн дараа юу болох юм мэдэхгүй шүү дээ. Тэр чи одоо энэ пандеми болоод цар тахал болоод ингээл амар олноор хүчин тэгээд чинь бараг цаар 100 жилийн өмнө бас тэр Спани тахал болж исэн. Тэгэл тэр чи одоо яг биднүүс явдлахаар одоо хэдэн жилийн дараа дахиад юм гараад биднүүс устгахыг мэдгүй тийм. Тэгэхээр яг тэгэж харьцуулахаар нэг сонь юм шиг гоё юм шиг аахгүй. Тэгээд тэрийг би үзээд одоо уншиж байгаа. Ерөнхийдөө уншаад нэг хэдэн шалгалт хийднээс өгсөн чинь амар сонирхолтой юм лээ. Тэгээд динозаврууд ямар өрөөсөө өгсөн? Динозаврууд тэр болохоор байгалийн гадамжаар өгсөн. Яг сая чамаа нөгөө бид хийзээ яаж яхаа мэдгүй. Тэр ч мэдээгүй байсан. Тэгээ одоо амар их байгалийн амшиг болж байгаа юм л шүү дээ. Тий. Энэ яг байгалийн амшигаас гэж ярьдаг. Тэгээд нөгөө динозавр гэхээр хуучин яг динозавр гэж байсан уу юу гэдэг гэл. Тэгээд яг энэ талаас сурж байгаа хэрэг сонирхолтой. Оноос сонирхолтой сурж байна. Нөгөө талаас өөртөө сонирхолтой санагдсан байна. Тэгээд Каролинскоор сурсан гэдэг үү те? Тий. Каролинский институтэд үгүй тэр төрхөн болохоор өөр юм би тэрийг 9 сард сураад өгсөн. Тэгээд дадлага хийдэг. Ерөнхийдөө дадлага хийчихэд тэгээд диплом аваад одоо бол яг тэрүүгээр ажиллаж байгаа. Энэ болохоор төрх ер нь жирэмсэн эмэгтэйчүүдтэй холбогдоод цаанаасаа яг тусламж хэрэгтэй гэсэн эмэгтэйчүүдэд тэгээд төрхтөн цуг байж тусалж тэр хүнд болохоор ерөнхийдөө дэмжлэг үзүүлээ төрхийг удирдах гэсэн байгаа. Тэгээд
тэр нь бас нэг тустай юм. Одоо тэгээ тэрүүгээр би ажиллаж байгаа. Хүмүүс манай эмэгтэйчүүд нь маш сэтгэл хангалуунаа. Та нарын түрүүний ярьжсэн шиг яг л тийм одоо эмэгтэйчүүдийн ирэх гэхээр яг энэ бол амар гоё тийм одоо хүн сэдв гэж хэлж олон тэгсэр нэ айгуу гоё гоё сэдв гэж санагцсан. Тэгээд одоо миний яг Каролинский институт сурж байгаа нь болохоор физиологи гэдэг ерөөхдөө хүний биеийн бүтэц одоо яг хүн ирүүл байгаа. Одоо зүгээр нэг хүн за ингээд нэг. Яг энэ хүний одоо ингээд одоо тархинд нь юу байдаг, хідэн давхарга байдаг. Эсвэл хүн юунаас бүтсэн одоо эс тэгээ хідэн ямар төрлийн эсүүд байдаг. Одоо тэгээд эс чим нэлж агаад ид бүтээд ид чинь нэлж агаад одоо хүний одоо эмхтэй хүний биш. Ер нь хүний те одоо зүрх ч юм уу, шиг ч юм уу эднээс бүтээдэг. Тэгээд энэ нийлээд хүн болно гэдэг шиг. Тэгээд тэрний ер нь бүтцийг үзэж байгаа. Янз. Бас сонирхолтой байгаа. Яг тэр зөндөө олон сургуульд ингээд сураад явдаг. Тэгсэн чинь бид нар болохоор зүгээр 10 жил их сургууль дуусаа. Тийм ээ. Өмнө тэр дотор бодлох тийм боломжгүй байгаа тоххой бид нар. Ямар миний тэгэнгүүт бас одоо орчуулагч гэсэн байна тийм үү?